За. Шведийн Питиа гэж хотоос гараад бананаас зүгээр юм биш шүү дээ. Тийм л атлах юм шүү. За тийм Шведийн Питиа гэж хотоос гараад одоо бид Норвегийн Намсоос үлээ. Намоос ч үлээ нэг тийм нэртэл хот руу явж байна. Тэгээ замаараа бид нэг жоохон бас нөгөө хоногдлох учраас нэг 200 хүнснүүд аваад явж байна. Маргааш манай Хөлбөмбөгийн Дэрэн клубын баг маань өнөөдөр Питигаас хөдлөөд Оостасанд руу явсан. Маргааш бүтэн амраад нөгөөдөр тоглолттой учраас ямарсан дээр завсарт нь бас нэг амраад нэг бас нэг жоохон нөгөө төлөвлөгөөнийхөө дагуу Норвеги явах хөтөлбөрөөр хэрэгжүүлээл явж байна да. За тэгээ одоо Шведийн нэгэн хүнсний дэлгүүрт дотор л бидэд ойрцоор нэг банан нэг жоохон сир за нэг жоохон татлах авах хэрэгтэй ах нэг ундаа тэгээд нэг ойр зурх юмнууд л өдрийн цай ууч юмнууд авчий гэж бодоод өгсөн. Явж гин. Тэгээ хүнсний хувьд л угаасаа тэгэл хамгийн гоё өнгөлөг чимэс ногоонууд л одоо энд байдаг юм уу да тэгтэрсэн. Дээрэс нь яг одоо ийшээгээ явхаар Оросын нутаг дэвсгэр дээгүүр явсан бензин бол маш хямдхан байлаа. 1600 гарan 1700 орчим төгрөгийн үнэтэй байсан. Финлянд руу бол бүр үн нэмэгдсэн. За одоо бүр Шведэд арай ч үүдээ жоохон гайгүй болсон. Норвег руу бол бүр одоо үнэтэй л болно гэж юм да. За тэгээд Норвег руугаа бензин авахгүйгээр ер нь бол яг Шведээсээ бензин аваад дүүргчээ тэгээ Норвег руугаа орчоод буцаад гарна гэсэн. Бас Норвегтой бас нилээдгөө жоохон байгалийн үцгэлэн газрууд энтрээр нь ер нь жоохон явах жоохон төлөвлөгөөтэй байна. За тэгээ одоо дэлгүүрийн лангуун дээр одоо тэгэл юу л байдаг тэр бүхэн л байна да. Тэгээд нөгөө өнүүд нь ширхгийн үнэн тэд, хилийн үнэн тэд гэсэл нэг юм үнэтэй л байдгийн байна. Энэ одоо жишээлбэл ингээд нэгээрээ бол 41 за тэгээд нөгөө килограмм буюу литр гэх юм бол одоо ингээд 166 крон болохоор ийм үнэтэй болно гэж дандаа иймэрхүү маягаар л тавьдгийм байна. Тэгэхээр нөгөө ширхгээр нь авах юм уу эсвэл шууд килограмм болгох юм уу гэдгээл хүмүүс ерөнхийдөө шийдэх хэрэгтэй л байдаг л тэгж л хөдөлтэй байдаг юм байна. Энд л одоо бас ялгаагүй ингээ килограмм нь литр нэгэд тэгээ нэгжийн үнэ нь 10 крон литр нэгэд 33 гэдэг ингээ жишээ нэ байдаг юм байна. Тэгээ одоо яг кассан дээр яаж тооцоо гэдгийг сайн бас мэдэхгүй байна. Одоогийн байдлаар бол бидэд бол ерөнхийдөө нэг 8700 орчим байсан баха. 8500 гаруй 8600 орчим километр явж байгаа. Өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө нэг 600 орчим километр явж тэр Намсоос гэдэг хот руу очино. Тэгээд тэндээсээ буцаад Швед рүү орж ирэндээ. Эднээс ялгаа ерөөсөө дандаа нэг юм үнэтэй л байдаг юм байна. Одоо ингээд нэг юм одоо ундаа чинь 1.5 литртэй ундаа нэг 15 гэдэг чинь хэд юм бэ? Крон ч болохоор ихэд нэг 320 төгрөгтэй байгаа. Тэгээ ер нь бензиний хувьд бол яг хуу Финлянд нэтд бол бараг 7000 гаргаж 8000 шахуулж ирэхэд 1 литр бензин авсан. Швед рүү бол нэг 5-аас 5500-ийн хооронд бол ихэд бензин авч байгаа. За Норвег руу бол бүр үнэтэй ер нь одоо Шведэд байгаа улсууд нь болохоор ер нь бол одоо Норвегоос хүмүүс ирж Швед маш хямдхан гэж ирж хүнсээ цуглуулж бензин досоо базаадаг шүү гэж хэлсэн. Тийм учраас ер нь жоох эндээс ойр зур хүнсээ авъя. Дээрэс нь юунуудаа бензин төлшөөс эндээс авчвал илүү зүгээр шүү гэсэн. Тэгэхээр Норвегт бол нэлээ үнэтэй байдаг. Энэ амьдралын болцоо бол ерөөс нэлээ асар өндөр тийм улсал юм шиг байна энэ улсуудынх нь яриагаар.
За тэг өчигдөр болсон манай оролцсон дэрэнгийн сая болсон тэмцээн битягийн тэмцээнд болохоор 10 насныхан нэгч ялагдaltaгүй оролцсон. 14 насныхан болохоор бас медаль авч дэше шалгарч явж чадаагүй. 11 насныхан маань нийтдээ 49 багаас 2 дугаар байранд орж мөнгөн медалийн болцол хангасан. Тэг ямар ч байсан бид нэг ойр зур хүнс юмудаа цуглуулчаад тэгэхдээ гарыг да. Юунд дээр нэг иймэрхүү одоо энэ одоо бяцлаг юмнууд бүрстэй айгүй их юм аа. Тэг ингээд одоо өдөр тутмын хоол хүнсэндээ бол одоо тэгээд бяцлаг зайдас талах нэг юм одоо манайдахаар бол ер нь нэг юм шөлтөө хоол ер нь иддэг бол улсууд юм байна. За тэгээд нэг хэсэгхэн дэлгүүрсэлт нэг иймэрхүү л байлаа. Одоо төмсөвчүүлж аваад хөдлөндөө. Инээстэй голос мус маяг юм оо. Ишээ гоё. Суултыг гараад ирсэн. За бидэд Шведийн Битя гэж хотоос гараад аян замд явж байна. Норвег хүрэх замд. За тэгээ энэ хэсэгт маань нэг юм амралтын эсгүүд нэрхэд өөрсдөө ингээд зам дагуу 0-той, хог хаях цэгүүдтэй. За ингээд бас зорчин өнгөрж байгаа улсууд нэг суугаа цайлчих боломжтой, сүүдрвчтэй. За ийм замаасаа заавал гарч иж амардаг нэг ийм талбайнуудтай. За ингээд зэрэгцээ нь одоо ингээд яг одоо бонгон нэрлэг байгсан ингээд байж яадаг ийм газар байна. Ер нь ингэж одоо зогсоолуудаа бэлддэг юм байна. Манайхаас нэг ялгаатай нь ерөнхийдөө 0-ийн ариун цэвэр одоо энэ жишээлбэл ингээд 0-д нь ороход суултууртай 0-той. За хажуудаа бисэтэгтэй, хогийн цэгтэй. За энэ хойгоороо гол урсан. За энэ ингээд ерөнхийдөө машин явж байгаа ч гэсэн замын хоёр талаараа за энэ өстө байгаль ингээд нэг юм хог хайсан юм байдаггүй. Ингэж л явдгийм байна да. Одоо тэгээ бас манайхан бас гоё сураад авбал ер нь зүгээр дээ. Заавал биднээс өөрсдөө эцсийн ус юм а. Байгаль таях ер нь бол ёсгүй. Тэрийг одоо хэн нэгэн жишээлбэл цэвэрлээ явж явах ч гэсэн юм байгаа. Зүгээр өөрсдөө л хувь хүн болгоо хариуцлагатай гоё аялал ийм гоё орчин бол манад бас байгаа ш. Тэгэхээр энд бол одоо ингээд хэн нэг нь хогийн түүдэггүй, хэн нэг нь өмнөөс нэмийн цэвэрлдэггүй. Бүгд зүгээр хог хаяхгүй л аялж амарчих шаардлагатай тийм боломжтой л байвал болон зүгээр юм байна. Энэ иргэд бол бүгд хариуцлагатай л аялдаг юм байна да. Норвег руу гадагшаад ирсэн нуул мостой болоод мөнх цастаа уул мостой болоод ямар л. Бүр Норвег орж гоё байгаль захаар ярина.
нэлээд сэрүүхэн байна гэсэн үг тийм гадаас. Одоо чи 12 байна. За энэ ингээ хаалтар ороод Тийм тийм байна ингээ ордог юм байна. Ваа. Very good, nice. Зя ингээд. Ой замаар өгтэй. камер байна. Явах юм уу явахгүй байна. Хайш. Оёо Асуу багна хараад байгаа. Одоо уул ургаас л юм гоож штеп юм. Уул гадар болчих. За Норвегийн хилийг даваад ороод ирсэн. За ер нь жоохон байгаль уул хад ихсдэг. За ер нь тэгэл одоо бол ер нь жоохон ам болгоноос нус гэдэг шиг дээгүүрээ цастай сэрүүхэн ийм болд юм байна. За ингээ хоёр машинаар сайхан аялж байна. За Норвегийн хилийг даваад ороод ирсэн. Одоо хад хогшаага Норвег одоо явна да. Цэглэнд байгаль гэдэг шиг ер нь бас нүд байсгах юм ихтэй газар юм аа. Зя ингээд хоёр аялагч нь Норвегийн хил даваад ороод ирсэн. Оолн сайхан мөнгөцтэй юм шиг байна. Өстө ам болгоноос нь сурсан. Сайхан газар руу орж ирлээ. За тэгээ манай аялалтай явж байгаа манай бидний аялыг бас дэмжсэн газрууд маань ингээ сайхан байж байна. За ингээ бид хэдий аялал одоо ингээд Шведийн Битя гэж тос яа за одоо энэ Торнхэм гэж газар руу одоо очихоор ерөөдөө чиглэсэн явж байна. Замдаа одоо бас нэг газраар орноо. Тэнд очиж байгаа мэдээлэл орлоо. За энд ингээд замд гоё нэг юм зогсоол дээр зогссон бид хэд тэгсэн чи энд ингээд ийм өрөө байна. Тэгэд бид сонирхоо зүгээр ороод ирсэн чи ийм мундаг газар байна энэ. Ингээд одоо сайхан гэрэл чийдэн насаатай ингээд байж идэг юм байна. Ингээ сайхан одоо тогтооны юм газар байна одоо. Тогтчулчихсан. За энэ одоо тухайн нөгөө байшинтай холбоотой юм уу? Энэ эрг хавь улсуудын бас нэг юм танилцуулга зураг байна. За энд одоо нөгөө ямар мэдээлэлүүд байгаа юм бол доо сайн одоо мэдхгүй байна. За тэгээд энэ дээр тухайн бүс нутгийн бас энэ чулууны талаарх энэ ер нь бас нэг жоохон хайгуул уулуурхай юм байсан болоод юм. Энэс нэлээ юм геологийн юм зураг бас байна. Энэ одоо илэрч хайгуул юм чулуунуудтай. За ингээд бас энэ тал руугаа ингээд сонхоор харахаар зүгээр нууртай, устай, уулаараа сайхан юм застай одоо яг одоогор байна.
За тэгээ энэ дээр нэг юм дэвтэр байна. Энэ дээр биччих үү? Биш. За л би чи. За. 2023 оны 7 сарын Тэнэс чи юм лээ. 43 лөө. 03 нөө. Тийм байна. За 3. Өдрөөр бол мартаад авах боллоо шүү. Аялагч. За ингээл чи дөө. За Монгол улсаас аялагч давуу дээр 100 дээр нар 25,000 км 50 хоногийн дэлхийгээр аялах аялал энэ хэсгээр дайран өнгөрлөө гэд ингээд бичээ тэмдэглэчи. Оо энд ингээд одоо нөгөө эрс улсууд нас юм тэмдэглэл хөтөлдөг юм байна. Монголоос одоо тэмдэглэл хөтөлсөн юу байна гэж үзье. Монголоор ирсэн хүн ч одоо энэ хэвд бараг байхгүй гэдэг юм болоо да. Тэр тусмаа энэ хэвээр ингэж машинтай хэлсэн юм шиг байхгүй. Маш их хүмүүс ингэсэн байдаг юм байна. За зарим нь бус хаваарч болсон юм байна. За энэ дээр ингэж ярьч. Хийгээр машинтай хэлчихдэг чи. За ингээд ажид энэ бас гарч ирж орчих. За ингээд сайхан бас энэ Норвегид орж ирээд Норвегийн бас нэгэн аяллаа газар ингээд информашн мэдээллийн төв дээр ингээд бас өөрсдийнхөө аяллыг бас тэмдэглэжлээ. За ингээд бас аяллаа цаашаа үргэлжлүүлээ да. Үнэхээр бас гоё байгальтай сайхан газар байна да. Машин маань үнэхээр сайхан асуудалгүй явж байгаа. Бидэд одоо маршрутын дагуу дараагийн тэмцээн рүүгээ зорино. Наан бол Норвегийн аялал хүлээж байгаа. Тэгээд Норвеги рүүгээ явж байгаа аялал маань үнэхээр гайхалтай байна. Ихэд баргаяа. За ингээд бид хэд Шведээс хөдлөөд Норвегийн нам сосготод урьсан альдаа хүрэлцэн ирсэн. За ингээд бидний урьсан амрагч маань бидний тохиолдол маш их сайхан хоолоор дайлж, халуун дулаан яриа өрнүүлж мөн одоо Монголоос ирсэн. Хятад цог бид тэр нэг өдөр нэг өрөөг тэр гайхалтай сайхан өнгөрүүлсэн. Тэгээд аян замд хоолны хоолсууд бол сайхан хоол цаар байсан. Энэ бол маш их баярлалаа. За ингээд нэг өдөр бид нөөс үнэхээр одоо Монголоос гараад удаан хугацаанд аялж ясан хүмүүсийн хувьд бол маш сайхан амраад Монгол Норвегийн сонио ашныг сайхан ярилцаад за ингээд цаашаага аян замдаа
явсан. Jimmy